Ерөнхий ивент тэтгэгч Амтын өсөлт төгөлдөр Хаан банк. Хамтрагч Mobicom Group. Ирээдүйг технологиор холбоно. Морин жилийн товчоо. Дэлхийн газар зүйн шинжлэх ухаанд Евразийн тал хэмээх ойлголт бий. Энэ нь Монголын дорнодын эх тал Хянганы уулсаас эхлэн Казахстаны, Украины гэсээр Унгарын тал газар нутагт хүрч Альпийн эх уулсын зүүн сугад дуусна. Барагцаагаар 6.7 км үргэлжлэх энэ газар нутаг нь нүүдэлчдийн соёл иргэншил төдийгүй хүн төрлөختний түүхээс хязгаарч салган ойлгохын аргагүй нэгэн адгуустай шууд холбогдно. Ер нь энэ хүндрэлтний түүхэнд адууны гүйцэтгсэн үүрэг бол онцгой ач холбогдолтой гэж үздэг. За энэ нь бол түүхийн хувьдаач, аж ахуй эрхлэлтийн хувьдаач, за үнээсээ үзсэн оюун санааны хувьд бол онцгой үүрэг гүйцэтгсэн. Түүний нуруунд дээр, түүний туурайн дээр бүхэл бүтэн соёл иргэншлийн түүх, өв соёл, зан заншил, уламжлал тэр чихтэй багтав. Тэр бол энэ соёл иргэншлийн үндэс билээ. Одоо ч түүнээс хамгийн их хамааралтай нэгэн ард түмэн байх нь монголчууд юм аа. Монголд бол мал аж ахуй үүсээд одоо 5000 гаруй жил болж байна. За археологийн хувьд яг Баттаа тогтогдсон. Яг адуу орж ирээд бол за бидний Баттаа ойлгож байгаа нэг 3800 жил болоод байна. За 3800 жилийн өмнөөс бид нар нүүдлийн мал аж ахуй, нүүдлийн соёл иргэншил бол Монгол нутагт төвлөрч бүрлдсэн. За энэс хойш тасралтгүй одоо энэ нутагт амьдарч байгаа монголчуудын өвдөөцийн аж ахуй үндэс. За ингэснээрээ бол тэр соёл урлаг бүх зүйлийнх нь үндэс болж чадсан гэж ойлгож байгаа. Нүүдэлчдийн хувьд бол энэ таван хошуу малаа адгуулan маллахад энэ том өргөн удам орон зай байгаа байхгүй юу? Энэ орон зайг яаж туулахын гэдэг юм байна. Энэ орон зайг туулж байгаа юм бол адуу байгаа. Энэ Угсаатны зүүн эдгээр ингээ харж байхад тэмээ бол их сайн амьтын шүү. Одоо цас цудтай ямар ч үед бол унаа болдог. Адуунд хүрэгчдэг гэж ярьдаг. Өөрөөр хэлэх юм бол хичнээн холыг туулж байгаа ч гэсэн адуунаас илүү одоо туулах чадвартай мал бол бид хүнд байхгүй байна гэсэн ийм санааг бол хэлж байгаа. Шөнийн талд адуу идээшлэн хасах 40 хэмийн хүйтэнд адуу мордо оторлон манах монгол залуус. Тэднийг эдэр ёсын хүйтэнд ингэж суухын ганцхан учир шалтгаан нь энэ адуу гэлээ. Энэ түүдгийн дэргэд яг энэ талд тэдний өвгөд дээдэс хэдэн мянганы өмнө ингээд л сууж байсан. 10-20 жилийн өмнө аав нь ингээд л сууж байсан. Одоо тэдний ээж иржээ. Хожим тэдний үр хүүхдүүд ч үргэлжилүүлээд адууга манана. Энэ бол нүүдэлчдийн соёл оршин байгаагийн учир шалтгаан. За ингээд хүн төрөхөд бол гадаа унах төрж идэг. Эр хүн төрөхөд. За ингээд энэ бол
адуутай холбогдох, төрөх мэдлэгүйтэй холбогдох. За дараагийн зүйл бол энэ ураг хурмын зүйл байж байна. За ураг хурмын зүйл дээр бол энэ хүүхэн дээр заавал унах унааг өгж үйдэг. Тэр хүүхний энчинд өгсөн морийг бол тэгсээгээд зарж байгаа нэг ийм ойлголт байгаад байна. За дараад нь бол энэ насан эцлэгтэй холбогдож байгаа. За ер нь бол адуу бол онцгой тийм шинжээч амтэн юм бэ гэж үздэг. За тийм учраас адуу догссон газар ээлтэй байдаг. Адуу шээсэн газар бол бурхан болооч хөдөөлүүлдэг. Ийм уламжил бол байсан байна. Адууны соёлын маш эртний уламжлууд одоогийн орчин цагийн монголчууд хүртэл өвлөгдсөн байна. Жишээлбэл өндөр уул овоо эрхэм хүндэт тайлгын газараатаа бол адууныхаа хайртай адуу эрхэм адууныхаа толгойг хүндэтгэн залж байна тийм ээ. Энэ бол тэр эртний бүр хүрлийн үеийн одоо тэр тайлгын уламжлал одоо хүртэл өвлөгдсөнийг харуулж байгаа. За адууг археологийн соёлд хэрэглэх энэ уламжлалын хамгийн оргил үе нь бол хүрлийн үе байдаг. Хүнүүгөөсөө дахиад 1000 жилийн өмнө л дөө. За энэ үед бол Монгол нутагт хоёр том одоо соёл зэрэгцсэн орж ирсэн. Төв болон баруун Монголд бол хэрэгсүүр бугуун өшөөний тэр хүн ам байсан байна. Энэ хоёр соёл бол бас хоорондоо өрсөлддөг ийм хоёр соёл байжээ. За дөрвөлжин булшинд бол адууны толгой, эрүү, далны ясаар тайлах хийдэг. Баруун Монголын юу бол бас адууны тодорхой хэсгүүдээр яг тухайн цаг үед бол адууны толгой, эрүү, дөрвөн шир, хүзүүний яснуудаар төлөөлүүлээд эдгээрийг бол арсанд нь боогоод ингээд зүлд гэж нэрлэдэг ийм одоо тайлах хийдэг байсан байна. За зарим одоо аврах том хэрэгсрүүд ялангуяа Төв Монголд байгаа аврах том хэрэгсрүүд 2000 гаруй адуугаар нэг дурсгал дээр нэг хүн зориулж тайлах хийдэг байсан байна. Тэгэхээр энэ бол тухайн одоо орон зай, тухайн одоо тэр газар орны нийт ард иргэд, нийт одоо овг аймагуд бүгдээрээ оролцож тэр аврах том тайлгуудыг хийн. Энэ бол бараг нэг үндэсний хэмжээний том тайлгууд явагддаг байжээ. Тэгэхээр энэ тухайн үед бол бид нар энэ адууны соёл, адууны тайлгын юунаас нь үндэслээд магадгүй энэ соёлын талаар нэгдвэл магадгүй одоо төр улсын анхны хэлбэрүүд бий болсон аврах том нутгийг эзэлсэн ийм одоо хүчрхэг эзэд ноёдоор өдөрдүүлсэн анхны төр улсууд байгуулагдсан байж болно гэж бас дүгнэдэг. Талан нутгаа дагаад адууны соёл, адууга дагаад нүүдэлчдийн түүх, нүүдэлчин эргэн шил, идэ ундаа, айрг цагаа бүгд оршин. Бүр тэдний нүүдэллэн амьдрах гол зам мөрөн адуугаал дагна. Адууга дагаад айрг, айрга дагаад уртын дуу, уртын дууга дагаад бүх Монгол өв соёл оршин. Хадны сүг зураг хүн чулуунаас эхлээд эдэлж зүүх, өмсөж хэрэглэх эдлэл бүхэнд адуу гэдэг энэ амтан гүн уул мөрөө үлдээжээ. Ингиж их адуутай холбоотой ард түмэн энэ хорвоо дээр үгүй нь лавтай. Монголчуудын оюун санаа бэлэгдэл зүйд адуу хэмээх амтан маш том орон зайг эзэлнэ. Тэдний адууг дээдлэн үзэх үзэл хинээс ч илүү. Магадгүй бурхан тахлын хэмжээнд зэрэгцгүй зочин. Монголчуудын морины бэлэгдэл зүйн гол онцлог дараах байдалтай. Морь давхиж байгаа нь эрч хүч, хэмэр золбоог илэрхийлнэ. Ерөнхийдөө морь нь үнэнчин нөхөрлөл, хайр дурлалыг илэрхийлнэ. Монголын домог үлгэр зүйд Монгол эр хүн үнэнч хүлэггүйгээр хизээж дүрслэгддэг байна. Туйлсын гол баатар ир бол гэрт мэдлэхэд хээрийн бэлчээр тэр унаа нь бол хамт төрж идэг. За энэ адуутайгаа эр мортойгоо эр хүн нэгдэж нийлээд нэг томоохон үйл хэргийг бүтээж идэг, бүрэлдүүлж идэг, өстөн дайснаа дарж идэг. Эзэндээ сайн морь гэдэг бол сайн морины хараалтаар харьяаж идэг. Сайн эр хүн бол сайн эрийн суултаар сууж идэг. За нэг од тоолон болгож давны толгой алдахгүй бэлгэж морин бол болгодог. За эзэн нь бол тогтож түүнийг бол эзэмшиж байгаа ийм зүйл байгаа. За энэ нь бол буцаад энэ ажил амьдрал дээр ч гэсэн тодорхой харагдаж идэг. Тухайлах юм бол сайн морь, сайн эр хоёр бол биенээ таньж идэг юм байна. Худаг дээр ингээд азар гадуу усанд орж яхад малгайгаа өргөхөд юм уу, нудрага өргөхөд хамгийн гайг бодо төрүүлж харддаг юм байна л да. Хуучин цагтаа бол одоо нэг жаахан унаа унш
буруу хазгаагаар юулж байгаа энэ төр одоо шилд гарсан энэ төр улсууд бол тэгээд тэр гайгүй одоог нь сорчлоод аваа явцдаг нэг ийм зүйл байх нь шүү дээ. Хамгийн түрүүнд сортоотой гэж үздэг байх нь. Сүрээр дарагч хэмээх гал морин жил гарч байна. 60 жилд ганц тохиох онцгой жил. Азийн ард түмэн анх 12 жилийн тооллыг зохион 12 жилийг 5 удаагийн давталтаар 160 хэмээн тоолдог билээ. Булган жилийг өсөн үржих өнөр өтгөн байхыг, луу жил хүчрхэг байдал, хүнд итгэл, баяр баясгалан бэлэгдэх бол өнөө гарч байгаа морин жил хурд хүч, эрдэм мэдлэгийг илэрхийлнэ. Тэгвэл Монголын түүхэнд морин жилд чухам ямар үйл явдал болж өнгөрөв? Морин жилд тохиосон үйл явдлууд Монголын төдийгүй дэлхийн түүхийг өөрчлөв гэсэн асуулт гарна. Үүнийг үзэхийн тулд 1000 илүү жил ухарч 1027 онд очих ёстой. 60-ны тооллыг Европын тооллын 1027 он, Монгол тооллын улагчин туулай жилээс эхлэн тоолдог билээ. Их эрдэмтэн Цэндийн дамдын сүрэн 1000 жилийн харьцуулсан хүснэгтэд морин жилд юу тохиосныг товчлон хүргэе. Тухайн жил тэр амьтны арын шиг илэрхийлэхээр маягтай үйл явдалтай холбогддог байна шүү дээ. Тэгэхээр морь гэдэг бол ирэмгийн чадaltaй ийм нөхөрсөг, дайчин, ялангуяа мортон монголчуудын сэтгэл зүрхэнд Шингис амьтан шүү дээ. Манай Монгол төрийг үүсгэн байгуулсан эзэн Чингис хаан морин жилтэй байх жишээтэй. Түүнээс хойш төрсэн олон хаадууд, олон номын мэргэд морин жилтэй байсан. Европын тооллын 1162 он, Монголын тооллын хар морин жил суут эзэн богд Чингис хаан атханда шагаан чинээ нүж атхан мэндэллээ. Энэ бол хоошид болох их үеийн эхлэл байсан. Түүний мэндэлсэн нь монголчуудын хувьд хэдэн мянгад ганц тохиох ховор аз завшаан билээ. Дэмүүчин 1189 онд хамаг Монголын хаан болж 1206 онд онон мөрний эрэгт их хуралдайгаар их Монгол улсын хаан ширээнд сууж талаар тарсан монголчуудаа нэгэн гарт зангидан дэлхийн дайдыг морин туурайгаар хамгаалсан билээ. Тэр Монголын амар амгаланг тунхаглан дэлхийг нэгэн дээвэр дор захирсан аавга удирдагч билээ. Түүний дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг үнэлэн 2-р мянганы сууд хүнээр Вашингтон пост сонин шалгаруулсан нь бидний бахархал билээ. Түүний дэлхийг төвхнүүлсэн гол нууц нь хүчрхэг Монгол адуу билээ. Монголчуудын эзэнт хүрнэгийн түүхтэй холбоотой 200-ны хувьд бол нэг цэргийн түүхчдийн мэдээнээс харж яхад бол 3 төрлийн хүч, 3 төрлийн хурд байгаа юм болоо та гэсэн ийм тодорхойлт бол байдаг. Тухайлах юм бол Монгол цэргийн ном сум юм байна. За Монгол цэргийн маневр юм байна. За ингээд энэ хоёрыг бүтээж бүрдүүлж байгаа, энэ хоёрын суурь болж байгаа бол Монгол адууны тэр нэг туулах чадвар гэж ийм юм байгаа юм байна. Европын тооллын 1186 он, Монголын тооллын цагаан морин жил өгөөдөө хаан мэндэллээ. Чингис хааны 3-р хүүн болон мэндэлсэн өгөөдөө хаан эцгийн үеийг үргэлжилүүлэн их Монгол улсыг улам өргөтгөн тэлсэн билээ. Өртөө замыг олноор нь байгуулсан их гавья түүнд ноогддог билээ. Европын тооллын 1222 он, Монгол тооллын хар морин жил Чингис хаан Самаркандыг байлдан эзэллээ. Сартуул улс мөхөх нь цаг хугацааны асуудал болсон юм. Европын тооллын 1234 он, Монголын тооллын хөх морин жил Монголын цэрэг Алтан улсыг байлдан эзэллээ.
Удаа дараагийн итгэл алдаж монголчуудын хооронд ясгайж хүчийн сулруулсаар ирсэн Алтан улсын эсрэг дайныг 1211 онд Чингис хаан явуулж түүний хүү Өгөөтэй хаан 1234 онд эцэслэн дуусгажээ. Европын тооллын 1246 он. Монголын тооллын улаан морин жил Өгөөтэй хааны хүү Гүйг их хаанд өргөмжлөгдлөө. Энэ үест Ромын папын зараалаар Ховрог Блано Карпини Монголд зарагдан ирлээ. Гүйг хаан элчийг хүлээн авч Христийн шашинд орхоос эрс татгалзан паплан болон бусад удирдагчдыг биеэр ирж өөрт үнэнч байхыг тангаргалахыг шаардлаа. Мөнх тэнгэрийн хүчин дор их Монгол улсын Далай хааны зарлиг ил булхаа иргэн дор хүрвээс бишир түгэ аюу туга энэ түүний үг билээ. Европын тооллын 1258 он. Монголын тооллын шар морин жил хүлээгүү хаан Багдадыг буулган авлаа. 1258 онд Багдадын халиф тулсыг мөхөөснөөр Иран, Ирак, Азербайджан, Армен, Гүрж, Туркменистан, Туркийн нутаг бараг бүхлээрээ Афганистаны баруун хагас, Пакистаны баруун өмнөд хэсгийг багтаасан Монголын хаан тулсыг үндэслэм аягууллаа. Европын тооллын 1294 он. Монгол тооллын хөх морин жил Монголын Юан улсын их хаан Хубилай тэнгэрт хаяллаа. Европын тооллын 1366 он. Монголын тооллын улаан морин жил Цагаатайн удмын Барлуусовгийн доглон төмөр хаан Маверин нахрыг буулган авлаа. Европын тооллын 1378 он. Монгол тооллын шар морин жил Төгс төмөр хаан ширээнд залрлаа. Европын тооллын 1438 он. Монголын тооллын улаан морин жил Мандул хаан мэндэллээ. Европын тооллын 1558 он. Монголын тооллын шар морин жил Түмэн засагт хаан суув. Энэ мэт Монголын түүхийн цаглбарт моржил агуу хаад мэндэлж мэргэн удирдагчид хаан ширээнд залран ялалтын уухай буйхаалсан олон сайхан түүхэн үйл явдлууд өрнөж байжээ. Жаран дурсан өнгөрөх 12 жилүүд нь бие биесээ ялгарах тодорхой нэг ерөнхий шинжтэй байх. Тухайлбал морин жилүүдэд хурц дайчин зоригтой хаад ноёд баатар жанжид төрдөг нь учиртай. Харин түүх цааш буйхаалан үргэлжилнэ. Европын тооллын 1906 он. Монголын тооллын улаан моржил шинэ үеийн Монголын утга зохиолыг үндэслэгч Дашдоржийн нацаг дорж мэндэлжээ. Түүний монгол хэлний яруу тансаг бүхнийг шингэн бичсэн зохиол бүтээлүүд өнөөгийн Монголын уран зохиолын сорууд билээ. Түүний морьтойсон болоод завтайсан бол гэсэн зохиолын үг монгол хүний сэтгэлд нэгийг бодогдуулна. Их түүхээ бичсэн дөрөв мөрч гайхалтай. Хүннүү сүннүүгийн үеэс хөгшид өвгөд энэ утаг хөх Монгол энэ цагт хүчирхэг болсон орон он онд дээшиж олон жилд дассан нутаг одоогийн шинэ Монголын улаан туг бүргсэн нутаг аа. Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон. Европын тооллын 1990 он. Монголын тооллын цагаагчин морин жил ардчилсан хувьсгал гарлаа. Монголчууд социалист нийгмийн чиг хандлага хөгжлөөс татгалзан шөлөөд ардчилсан хүний эрхийг дээдэлсэн нийгмийн хөгжлийг сонголоо.
1990 онд бол төмөр мөрөн жил төр солигдож одоо бид нэр тэр төвхөнсөн ёсороо явж ин шүү дээ. Энэ мэт ээлжлэн ирэх морин жилүүд монголчуудын хувьд хязээч мартагдахааргүй томоохон үйл явдлуудын товчон болдог нь харагдана. Харин энэ айлчлан ирж буй морин жил монголчуудын хувьд эдийн засаг, улс төрийн хувьд ч, өв соёл түүхийн хувьд ч хязээч мартагдахааргүй томоохон үйл явдлууд болох нь гарцаагүй. Жил болгон бас ёгт нартай байна. 60 жил дотор морь 5 удаа таарна шүү дээ. Тэгэхээр энэ жилийн хувьд сүрээр дарагч гэж байгаа. Яагаад сүрээр дарагч гэсэн бэ гэхээр монголчууд бол хос ёстой төрийн хууль зааж байна, номын ёс байна. Тэр төрийн хууль зааснаас гажсан улсуудыг хааны хатуу цааз буух учраас сүрээр дарна гэж энэ жилийг нэрлсэн байх жишээтэй. Өнгөрсөн жил монголчууд бид санаачлан Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеягаас жил бүрийн 7 дугаар сарын 11-ний өдрийг дэлхийн морины өдөр болгон албан ёсоор тэмдэглэж буй. За Монгол улс бол Нэгдсэн үндэсний байгууллагын олон улс оронтой хамтраа санаачлаа дэлхийн адууны өдрийг бол хийж байгаа нь бол сайшаалтай сайхан хэрэг. За эндээ бид нар нэг анхаармаар зүйл бол бид нар дэлхийн адууны өдрийг тэмдэглэхийн хамтаар ер нь энэ Монгол адуу гэдэг имийг хэрэглээ гэж имийг бол анхаарах зайлшгүй юм шаардлагатай үйл бол болцсон байна гэсэн. Өөрөөр хэлэх юм бол бид нар ганцхан адууг өнөдөр уйд сойх талаас нь хэрэглээд за нөгөө талд нь бол хүнсний нэг ийм хоёр хэрэглээ байгаад. Гэтэл Монгол адууны үндсэн чанар бол унлаг эдлэгээний чанартай юм байна. За бид бүхэн ардын дундаа сайн мэднэ. Сарын цогоотой сайвар ихээр өдрийн цогоотой өндөр борлогч гэдэг юм уу. Нөгөө адууны унлаг эдлэгээ гэдэг имийг за яг аж амьдрал дээр бол энэ нэг сайхан морь гэж нэг ойлголт ийм зүйл байсан байна. За энэ бол одоо биднээс жаахан алсарчаад байгаа. Нэгэнт бид нар дэлхийн адууны өдрийг ингэж тэмдэглэж байгаа бол тэр Говьалтай аймгийн Бугад суманд, Хэнтэй аймгийн Баян суманд, Хөвсгөл аймгийн Шинэдэр суманд байгаа энэ малчин хүн чинь адууга унж идэлж байгаа энэ байдлын энэ урамсын сэргээх юм уу нэг ийм бодлогыг бол бид нар хамтд нь хийж өгч тэгвэл одоо жинхэнэ утгаараа дэлхийн адууны өдрийг тэмдэглэж байгаа жинхэнэ адууны соёлыг тээж байгаа ард түмэн болж хувирхал ийм утга агуул харагдаж байна. – 2026 онд Монгол улсад 10,000 морьтны парад соёлын арга хэмжээг зохион байгуулахар болжээ. Энэ бол монголчууд адууны өв соёл түүхээ дэлхийн нийтэд зарлан түүнийг хүндлэн дээдэлж буйгийн томоохон илрэл юм. Морин дэл дээр дэлхийн амар амгалан тогтоож байсан их түүхээрээ бахархан буй хэрэг билээ. Морин жил монголчуудад өлзий буйнаа өгсөн өргөн дэлгэр жил өгөх сайхан жил гарч байна. Та бүхэн Монголын цагаан сараараа сайхан шинэлээ. Хамтрагч Coca-Cola Өмнөний золгох баяр бидний цагаан сар. Ивент тэтгэгч боловсролыг дэмжигч Ачит ихт